Эрхэм үзэгчдээ хөгжлийн хурд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Дамжин сүрэнгийн бям сайхан өргөдө оролцож байна. Танд өнөөдрийн мэнд хүргэе. Тэгээ өнөөдөр хоёулаа энэ хог хаягдлын менежмент, хог хаягдлыг хэрхэн яаж боловсруулж дахин ашиглах вэ? Дээрээс нь байгаль орчинд хэрхэн ээлтэй байх вэ? Хог хаягдлаггүй нийгмийг хэрхэн бүтээх вэ гэдэг энэ чиглэл рүү төвлөрч ярина. За дэлхийд дахинаа ер нь байгалийнхаа баялагийг олборлож ашиглах гэсэн илүү урд өмнө энэ олон зуун жил, олон мянган жил цуглуулчихсан маш их бүтээгдэхүүн байна шүү дээ, тийм ээ. Хог хаягдал. Тэгээ энийг хэрхэн яаж дахин ашиглаж нөөцөө бүрдүүлэх, түүгээ эдийнхээ хэрэгцээг хангах гэдэг ийм чиглэл хандлага сүүлийн жилүүд бий болоод байна л да. Тэгэхээр та яг энэ чиглэлийн холбооны тэргүүний хувьд манайд ер нь хэр их урагштай байна? Ахис дэвшил хэр байна? Энэ талаар яриагаа эхлэх үү? За юуны өмнө дэлхий бол өнөөдөр zero landfill гэдэг туг бариад зорилт тавиад ажиллаж байгаа. Юу вэ гэвэл хог хаягдлыг газрын хөрсөнд болохгүй, landfill хийхгүй гэсэн хөгжлийн төлхөөртэй явж идэг. За хөгжиж байгаа улсууд, өвжингөө улсууд бол бүгд энэ салбар дээр өндөр ач холбогдол өгöd хөгжил бол нэлээд сайн хурцтай явж байна тий. Жишээ нь Япон улс өнөөдөр өмнө хийсэн landfill-а эргүүлж ухаж аваад англиад дахин боловсруулах замаар хөрсөн ирүүлжүүлж идэг. За манай улсад бол уг нь бол булчсан хогоо эргүүлж аваад ашиглаж байна. Манай улсад бол 90 оноос өмнө бол дахин боловсруулах үйлдвэрүүд бол байсан. Энэ салбар ажиллаж байсан. Би талин цавны үйлдвэр, хийс гүйдлийн үйлдвэр, ясны үйлдвэр, цаасны үйлдвэр гэдэг савнгийн бор савнг хүртэл өөртөө хийгээд нам цэцэг чамайг саруул талаас түгээгээд хүүхэд байхасаа гарын савн гэдгээ магтан дуулж исэн үе би. Шилжилтийн явцад бол эдгээр үйлдвэрүүдээс ажиллаж байгаа хийс гүйдлийн үйлдвэр багш. Бусад үйлдвэр маань бол зогссон. Сүүлийн 10 жилийн хугацаанд бол эрчимтэйг үйлдвэрлэгч болох тал руугаа явлаа. Юу л 2005, 6, 7 хүртэл бол бид нар байга бүх юм мултлаад ачаад урагшин төвхий дээр гаргадаг байсан бол бид үйлдвэрлэгч болё гэдэг шийдлийг үйлдвэрлэгчтэй явж байна. За яг хөгжлийн тодорхой үе шат маань өнөөдөр жоохон гацалтай, зогсолтой байгаад байгаа учраас нь бол биднээсийн төрийн зүгээс явуулж байгаа хог хаягдлын менежмент гэдэг бодлого маань алдагдаад байхгүй болчиход байгаа. Зүгээр нэг хог хаягдлыг цуглуулж болох менежмент гэдэг юм арай өөр технологиор маш сайн ажиллаад байгаа. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд тэгэхэд жилдээ нэг 50 гаруй тэрбум төгрөг цуглалт юм байна. Зарцуулт юм байна. Үүний 30 орчим тэрбум төгрөг зөвхөн цуглуулад болох зарцуулдаг. Бид тэр хэмжээний санхүүжилтийг зөвхөн болгож зарцуулж байна. Энэ зөвхөн тээврийн зар, түүхийдийн тээврийн зардал шүү дээ. Гэтэл бидэнд хүн амьдарч байгаа үйлдвэрлэл явагдаж байгаа үйлчилгээ нийтэд бүгд байгаа нөхцөлд бол гарч байгаа хог гардаг. Энэ гарч байгаа хогийг анхнаас нь зүй зохистой ангилаад дахин боловсруулах замаар ашиглаад явбал энэ мэн өөрөө байгалийн цэвэр түүхийдийг хэмнэх, нөөцийг хэмнэх нэг гол бодлогын өршин буюу яг үнэхээр бид бүхэн бол толгойтой болгон ярьж байгаа ногоо хөгжил гэж ярьдаг, доктортой хөгжил гэж ярьдаг, экологи ярьдаг. Ярьдаг нь их боловч боддоор нэг хийх асуудал дээр ухамсар бол гүйцэтгэлийн хэмжээнд маш юм болдог. За манай найруулагч нэг зураглал харуулна. Ерөнхийдөө яг уламжилт гэж хэлж болох тийм ээ. Гол хог хаягдлын ангиллал. Тэгэхээр бид нар өөрөө сая хэллээ. Урд нь бол бид нар техникийн тос гэж ярьдаг шээ. Тэрвээ савн хийдэг ч юм уу, алгийн цав хийдэг гэдэг юм байсан баг. Одоо бол ер нь харуул ихэнх хог бол цаас, шил, юм голх нь үл шил, тэгээд металл, хуванцар, ингээ холимог гэдэг байна тий. Тэгэхээр төмөр металлыг бол бид нар ерөнхийдөө энэ баг хангаа үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр гэдэг энэ тэнд ерөнхийдөө боловсруулчих байгаа тий. Цаас, ялангуяа хуванцар ингээ шилний дахин боловсруулах ямар хөө үйлдвэрүүд байна одоо? За
Ер нь бүх нийтээ өнөөдрийн байдлаар нэг 12 үйлдвэр бол ажиллаж манай одоо холбооны гишүүд. За яг төгс бол ажиллаад нэх мундаг боловсруулаад байгаа юм бол хэцүү. За металл дээр бол 1990 онд байгуулагдсан дархны төгөлгүй үйлдвэр. Энэ үйлдвэр бол Японы технологиор зөвхөн хаягдал 100 тонн, 107 мянган тонн хаягдал төвөг цуглуулад боловсруулаад 100 мянган тонн бүтээгдэхүүн гаргахын хүчин чадалтай үйлдвэр байдаг. Бусад төрлийн металл дээр болохоор жоохон асуудлууд бий. Биднээс бол технологи маш хэрэгтэй байна. За Английн ялгалтын горимууд их хэрэгтэй байна. Өшөө дээр нь зөвхөн металл бол нэг хайлах 100% ороод болчдөг хэд бол биш. Химийн технологи маш их ордог. Тэгэхээр бүх талын салбар одоо шаардлагатай байна. Жишээ одоо нэг эрдэмтдийн жишээ нь дугуй задлаад хайлуулад тэгээд керосин, бензин гаргаж байгаа гэсэн үйлдвэр. Нефтийн бүтээгдэхүүн. За бага хангад бас нэг дахин үйлдвэр үү те. Иймэрхүү орлогод байх шүү. Ер нь л ингэж байгаа л да. Одоо энэ хонцоор тэгээд тэр дугуй эднээс бол яг үндсэн агуулгаар бол нефтийн ах буюу сайн чанарын бүтээгдэхүүнүүд байдаг. Энийгээ дахин боловсруулах замаар нэрхэд бүр сайн чанарын нефт гарах юм онолтой. Биднээс хийж байгаа технологи жоохон үнэхээр яг өөрсдийн байгаа мөрөн санхүүдэд тааруулж ихэд жоохон хүчин чадал багтай. Дээр нь нөгөө түүхийдээ бид худалдаж авдаг. Гадаад бол тэр моторынтоос дугуйг бүгдээрээ аюултай хог хаягдал. Бүр гадны усад бол авчирч өгөөд дээр нь мөнгө төлөөд устгуулах ёстой. Дахин боловсруулна гэдэг маань нэг талаар түүхийдээ нөөцийг ашиглаад байгаа боловч нөгөө талаар бол устгалын үйлдвэр юм байгаа шүү дээ. Тэр хөрс рүү хийх нөхцөлийг арилгаад дахин боловсруулж өөр хэлбэр дүрсэд оруулах замаар устгаад дахин хэрэглээнд гаргаад хөрс рүү болохгүй л гэсэн ийм л асуудал байдаг. Тэгэхээр манай энэ хөгжлийн бол биднээс гацалт үүсэж байгаа юм асуудлууд бол маш их бий. Хаягдал цаас гэдэг та түрүү асууж байгаа. Хаягдал цаасандаа бид нар ямар ч байсан бор цаас үйлдвэрлээд цаасаа харьцны түүхийд, уралдаантай түүхийдийг бэлдээд явж байна. За шил боловсруулах дээр бид нөхөр өчр дутагдaltaй байгаа. Өнөөдөр ганцхан иргэн шилээ бутлаад илсэн зэрэг 0.5 харганы хэмжээнд авчиж байгаа буцаагаад маш өндөрөнтэй цавуугаар зуурсан нэгтруулаад тэгээд нэг юм арслан янз янзын бүтээгдэхүүн хийж энэ өөр өртөг өндөртэй болохоор зах зээл дээр гарахад хэцүү байдаг. За манай шилний гол шилний хаягдал бол хоёр их үсрэл орж ирж байгаа шүү дээ. Архипи, барилгын шил. За энэ дээр ямар нэгэн татврын ямар нэгэн нэмэлт байдаг уу? Архипны шил маань бас нэг хоёр төрөл болоод байгаа. Юу гэхээр дахин хэрэглээнд гарахгүй шил орж ирдэг. Гоё нэг архины нүсэд идэг. Шилэн бүр гоё бол архины нүсэд идэг. Шилэндээ тавьж байгаа нэг эргүүлэн устгах бодлогын юм байхгүй. Өөрөөр хэлбэл эко татвар гэж юм байхгүй. За дахиад архины нүслээ гэдэг эргэлтэнд ордог архины шил, пионы шилүүд байгаа даа тийм үү. Тэгсэн мэт шилнийх нь нүсдэг, архипын нүсэд идэг. Бас нэг юм асуудлууд байдаг. Тэгээд хэдэн хувийн буцааж хэрэглээд байгаа юм. Хариуцаад угаагаа буцааж хэрэглээд. За нийт эргэлтэнд байгаа шилнээ 30 орчим хувиар нь тогтмолцуул явж байгаа. За бид нар бол архины үйлдвэрүүдэд шаван шаардлага тавьдаг юм а. Та нарын шилнийхээ үнийг жоох нэмээд аваач. Тэгвэл энэ цуглал чинь сайн болох гэдэг юм. Тэгэхээр за бид шилээ ингээд авдаг 20% хаягдал болно. Тэгээ үлдсэнийг угаагаад боловсруулаад 2-300 ажиллуулад тэгээд ариутгаад үйлдвэрлэлөөр ороход импортоор авснаас үнэтэй болоод байна. За энэ дээр бол яг бизнесийн нэг юм ашигын төлөө нь бол ойлгомжтой. Гэхдээ эргээд үнэтэй болсны төлөө нөгөө мянган жил болсон задрахгүй шилмэн өөрөө эсний каварч учраас тэгээд нөгөө хөрсний бүтцэд бол хаалт хэлбэр нөлөөлөл үзүүлээд үржлийг бол унгаадаг. Тийм учраас энэ дээр анхаарал тавихгүй байгаад ер нь бол яг аль салбарт зөвхөн архины шил гэдэг юм байхгүй. Энэ экологийн татвар гэж юм байх хэрэгтэй юм байна. Энэгээр энэ цуглуулсан мөнгөөр дамжуулаад энэ татаас дэмжлэг
хөрөнгө оруулалтуудыг хийж өгч байгаа хэвээр шудраг байх зарчмыг барих хэвээр. Одоо жишээ нь бид нэр одоо манай холбооны гишүүд нэг жилдээ за 2012 онд бол Улаанбаатараас гарч байгаа хогны хэмжээ 700-800 мянган тонн байсан. Тэгэхээр бид 250 мянган тонн хаягдл цуглуулдаг байсан. Өнөөдөр Улаанбаатарын хогны хэмжээ сая 400 мянга болсон. Биднээс 200 мянга хүрэхгүй бай. Хог нөсөд тагт биднээс үйл ажиллагаа хумаад байна гэдэг бол энэ маш муу үзүүлэлт. За энэ дээр бол мэдээж хятад хаягдл авах байсан. Нэг нөлөөлж байгаа. За хоёрдугаарт энэ хог хаягдлын менежмент гэж зарцуулж байгаа хөрөнгө оруулалт санхүүжилтүүд буруу явдаг хэсгэнтэй. За биднээс бол за актер дэмжлэг хүсгээ байхад биднүүсийн одоо тэр хөршрүү булдагдах хэмжээний ноогдох зардлыг биднээс төгөөч. Биднээс яагаад гэвэл гараараа төгдөг. Гудамжин шуудаа төв явж яадаг тийм үү? Нуруугаараа тээвэрлэдэг. Машин байхгүй. Тэгээд гараараа дахиж ангилдаг. Гараараа угааж боловсруулдаг. Тэгээ үйлдвэрт оруулдаг. Тэр замаар нөгөө одоо тээвэрлэж цуглуулад ачаад буулгаад булах ингээд бүх зардлыг бид нар нэг 20% хэмндэг байсан бол өнөөдөр нэг 10% рүү орчлоо. Тэр 20% зардлыг биднээс шударгаар өгдөг байсан бол бид бас өнөөдөр арай өөр хэмжээнд очих ёстой. Тэгээ яг манай байгаль орчны юм хотынханд бол шаардлага асуудлаа тавьдаг л та. Та нар мөнгө олж байгаа юм чинь юу гэж танаас мөнгө өгөх юм гэсэн ийм сэтгэхүйт биднээс бол мөнгө олоод байна гэж бодоод байгаа. Одоо удмаарчныг 2 зарим нь 2 зарим газар нь 3 одоо өөр өнгөтэй хогийн сав тавьсан байгаа шүү. Тэр хэр үйлчилж байна? Манайхаа одоо дадал сурч байна уу? Одоо шилийн цаасын нэг тал руу нэг шилийн нэг рүү хийчдэг юм уу? Хувцрын нэг рүү хийчдэг ийм дадал бол хэр байна? Ер нь бол хэцүү дээ. Хэцүү байна үү те? Нийт иргэдийн дунд бол энэ хогийг ангилж ялах ёстой юм байна. Ангилах ёстой гэдэг бол хүсэл тэмүүлэл бол маш их болоод байгаа. За энэ дээр дөрөөсөө арга хэмжээнүүд биднес ингээд аваад орон сууцны оруулалтыг ангилуулчлаа. Тэгээ эргээд алуулах гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар ингээ бөө юм бол бахан хогон сав бэлдэл ангилаа тавьчлаа. Тэ? Бас нэг 2-3 гараал ажиллаад чинь зөндөө зарлал гарна шүү дээ. Цаг хугацаа гэдэг нь өөрөө малчаад. Гэтэл танаа түүхийнхэн ирээд ачаа авчлаа гэнэ. Түүх гэдэг чинь би биш. Бүгдийг нийлүүлээ хойлоо. За. Тэгэхээр чи ялгасны утга учир байна. Утга учир байхгүй. Наа чи юу юм шиг. Яах гэж биднээс үйлдвэрүүд нь шүү дээ. Үйлдвэрүүд нь дэмжлэггүй учраас техникгүй, хүн хүчгүй энийг нэг ялгасныг авч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийн бодлого бол зөндөл гарсан баг. За манай хог хаягдлын хууль гэж бий тийм ээ. Тэгээд сая бас нэг өнгөрсөн оны 5 сард байна уу? Шинжилсэн баг. 17 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө. За тэр энэ хуулиар чинь зохицуулсан юм зөндөө байдаг үл гэдэг. Одоо эрх зүйн орчны хууль ямар хөө байна? Нэг хууль батлагдсан. Тэрний өмнөх хууль нь 12 онд гараад 4 жил болоод журманд гарахгүй байж байгаа дараагийн хууль гарчиж байгаа. За дараагийн хуулийн дээр нь одоо зөв бидний холбооны зүгээс 22 санал өгсөн нэг ч тусаагүй. Тусгагдаагүй. Санал оруулал наад чи унчих гэдэг нэг хүчээр оруулаад баталцсан энэ парламент. Наад чи одоо гişүүд гэхээсээ илүү нийслэлээс илүү оруулж байгаа бах тий. Гэхдээ ер нь байгалийн өмнөх хууль нэг сайдлах хууль гişүү хууль оруулал батлуулсан нь одоо ажил хийсэн гэсэн үр дүнтэй байд юм шиг байна. Энэ их хурлын гişүүд. Хаанаас байгаль орчны яамнаас илүүтэй орох уу? Байгаль орчны яамнаас илүүтэй оруулаад нэг дараавт хийгээл оруулчихсан. Нэг сайд 2 сайд дамжаад ажил хийсийг байгуулад явсан. Та бол нийслэлд бас хэдэн жил ажилласан тийм ээ? Яг энэ үйлдвэрийн асуудал. За үйлдвэрлүүгээ төвлөрчихсэн баг. Би энэ нийслэлийн удирлуудыг гайхаад байт. Одоо намайг л баг залуу байхаас л ерөөсөө гадаад дотоод ингээд сонин дээр бичигддэг. Тэнтхийн одоо хог хаягдлын менежментийг судалж байна. За хоёр манайд ингээд санамж жишг байгууллаа. Ийм үйлдвэр байгуулах гэж байна. Бүр одоо хогноос эрчим хүч гаргах үйлдвэрийн хүртэл хэд хэдэн гэрээ зурагдсан баг. Тэгээд зөвхөн хогны менежмент судалж энэ дэвэн дэлхийгээр энэ олон тэрбум төгрөгөөр зугаалсан баг. Олон төсөл хэрэгжсэн баг. Ер нь бол энэ чинь нэг юм эко хэлэл гэдэг юм жоохон хошин шагийн болоод идэв шүү дээ. Хогны сэдвээр гадныхан маш их сургалт өгч байна, маш их юм танилцуулж байна. Тэр нь дандаа манай төрийнхээ явдаг. 5 хоног 7 хоногийн сайхан зардландаагаас та томилтын мөнгө гэрмалаас та очоо хоолунд нь билээ. Тэгээ ирээд тэн тэднийг тэгж штэ та нар тэгээч гэж буудалгаад байдаг байхгүй.
ийм чинь эднүсийг монголчуудаа ийм болохын тулд бид юу хийх ёстой вэ гэдэг ийм олж харахгүй жуулчигээд байдаг. Одоо жишээ нь Хогны жуулчлал хийж байгаа. хогны аялал жуулчлал. Хогны аялал жуулчлал. Эко биш үү? Эко аялал жуулчлал биш. Хогны West туризм. Хогоор далхимдуулдаг юмнууд. Тэгээд энэ манай олон улсын байгууллагуудын мөнгийг бол маш ихээр үрж байна. 2-3 саяын төсөв судалгаанууд хийгээл. Цайлагч нь өөртөө хуралдаа ирж суухгүй жишээ. Тэгэл нөгөө Азийн сан ч юм уу Азийн хөгжлийн банк, Европ улбаны хэл хөрхийн нэг юм 2-3 сая доллараар судалгаа хийж 3-4 жилийн дараа 60-70% нь өөртөө байршаад цалинжаад амьдраад тэгээд тэргээр жуулчингаа хийчихэд тэгээд 20-30%-аар нь төрийн дарга нарыг танилцуулах жуулчлал хийлгэчихэд тэгээд биднээс нэг юм 3-4 хуудас хуруу хэмжээний цаас өгөөд яваад өгдөг байхгүй. Би бол ингэж бодоод байхгүй. Одоо өөрөө үйлдвэрлэл хариуцчихсан. Одоо ингээ хог хаягдлын дахин боловсруулалтаар дагнаж байна те. Тэгэхээр илүү үйлдвэрүүдэд дэмжүүл тэд нар энэ хогоо хэрхэн яаж цуглуулах вэ? Алийг яаж ангилж авах вэ? Хүмүүсээ яаж сурган боловсруулах гээрэлэх үү гэдэг юм хийчих байх. Ингэж бодоод байхгүй. Жишээ нь одоо сүүлийн үед яаж ийм ихээр ясны бэлтгэл, ясны нүүрс, ясны гурил, ясны био бэлтгэлүүтэй. Тэгэл одоо дараагийн одоо ясны гурил мөрлөөр шаазангийн түүхий гэдгээр урдаас маш их авдаг болсон байна. Энэтэй холбоотой яс дахин боловсруулах, яс боловсруулах үйлдвэрүүд нэгэдэд байгуулагчлаа. Лавл 3 байна. Баян сум нэг байна, энэ хурганы хөндөд нэг байгаа тий. Тэгээ ингээ харахад бол хэрэгцээ шаардлага нь өөрөө хогийг үнцэнтэй болоод юм байна. Тэгхгүйгээр ингээд дэмжихгүйгээр энийг ойлгохгүйгээр зүгээр л одоо ерөөсөө ингээд нэг юм хог гээд дээрээс нь зохион байгуулах байна. Нийслэлс ч юм уу шүү зохион байгуулалт менежмент хийгүүл энэ хол явах бах. Ер нь нэг юм л юм байна л да. Ясан дээр одоо жишээ нь яс гэдгийг бол биднээс ясал гэж ойлгодог. Гэтэл яс ч өөрөө аюултай хөө гэдэг. Яг ингээд судалгаа хийгээд үзэхээр аюултай хөө гэдэг. Бас аюултай дор. Аюултай дорчиж. Яг тэгэхээр яс маань өөрөө биологийн бактери үржих хамгийн таатай орчин. Бактериологийн зэвсэг. Нөгөө дотроо ингээд өвлжүүлээд тэгээд ижээлэг орчин бий болгоод ингээд халдвар болон босод юм гарахад бол хамгийн таатай орчин гэж үздэг учраас аюултай гэж үздэг юм байна. За ясыг бид нар маш сайхан шинээр нь цоглуулж аваад тэр үнцэнтэй шүлийг аваад, тосыг аваад, үлдсэний шатааг бол нөгөө шаазангийн юугаар нь кальцгаар тэг ангар шаазангийн төгөлдөр химээр задлал органик фосфор, кальц, желатин гэх гурван төрлийн бүтээгдэхүүн гардаг. Ингээд манай Монголын яс бол тэгээ хамгийн үнэтэй төвхийд болт юм байна. Ягаад тэгэхээр бусад оронд бол нөгөө манлаа 6 сар болгоод тэнтэлцдэг. Бүрэн ясч амждаг. Кальц, фосфор баг байдаг болоо манайх дараа нэг 3-4 нас. төлгөөс дэшэл үзэн шүү дээ. Төлгөөс. Яг энэ шаазан ч бол хамгийн сайн шаазан гарч юм биш үү? Хот бол энэ дээр ягаад та бол сая нэг бодлого гаргаад хэрэггүй хэрэгцээ шаардлага гэж яг хот бол өөрөө Улаанбаатар хот маань төлөвлөлтийн хуваар хэцүү төлөвтэй болсон. Ямар нэгэн одоо алдар төвчин ямар нэг гамшиг гарвал одоо хязгаарлаж хаах боломж маш муу. Тусгаарлах. Өнгөрсөн жил тэр нөгөө юун дээр төрөний гол дээр нэг малын өвчин гарлаа шүү дээ. Тэгэхээр төрөний гол тултал бид хаач чадсан. Баян шүнд гарсан бол Улаанбаатар бүтнээр нь хаахаас гарч байхгүй. Тэгээд тэр дотор энэ аюултай гэдэг юмнуудыг бол онцгойлон дэмжих замаар эрсдлээс хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол ингээд биднээс ингээд энэ хог аяллаа тухай хуулийг маш сайн ойлгох хэрэгтэй зарчмын хувьд. Энэ бол зүгээр нэг хэдэн хогийг цуглуулад за нэг боловсруулаад зөөдгөн зөөгөөд ингээд нэг алгуулах ёстой хууль биш юм байна шүү дээ. Хог аяллаа тухай хууль бол энэ эрүүл мэндийн хуулийн нэг том бүлэг юм байна. Бүр үндсэн ухтгоноор Монгол улсын иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг энэ хог аяллаас үүдэлтэй эрсдлээс хамгаалах ёстой юм байна. Яг энэ агуулгаар нөгөө талаар байгаль орчны хуулийн нэг том бүлэг. Байгаль орчны бохирдлыг бас хамгаалах ёстой.
ийм л зорилготой хууль болохоос биш амтнээсээ ойлгож зүгээр боломжтой нав цуглуулад үйлдвэр хийгээд баяжаад мөнгө олоод боломжгүй нэ чи булаад гэдэг тийм хууль биш юм байна. Ингээ үндсэн зарчим философороо харахаар айгүй том асуудал байдаг. Тэгээд эргээд Улаанбаатар руу ярихад бол Улаанбаатар бол заашгүй 21 аймаг гэж ярина. Тэ бүх төр мал наш орж ирж одоо худалдааны гол сүлжээ болоод байгаа учраас түүнийг дагсан хаягдлыг яах вэ гэдэг асар том асуудал. Яс гэдэг. Одоо би зүгээр ингээд яг нэг өөрлөгээд одоо сүүлийн үед л нэг юм төрөл бүрийн гоо сайхны савн гараад нэг тэмээний бүх чүмэг сүүл мод болохоос биш хайдаг байсан баг. За дотор өөхний том асуудал. Тэр нь одоо барааны сан болж ирдэг гэж байна. Энэ органик бүтээгдэхүүн. Гэтэл одоо бас хинч тоохгүй байнууд бол нэг малын шир толгойнод байх чинь. За бүр тоохгүй байгаа мөрслөө хамгийн үнэтэй юм бол юу байгаа гэхээр сэвс. Малын сэвс. Монголчуудын бидний иддэг хамгийн гол мал бол хонь юм аа. Хонь үхэр. Ямаа хэвэгч мал. Хэвэгч малын гидсэн дотор хагас боловсруулсан шимтгэлтэй өвс үүждэг. Хагас боловсруулсан. Тэрийгэ буцааж тэрийг нэг юм зоодоо гүзээгээр зоодоо хийдэг. Ирээч авчаад ингээд органик хэлбэрлэлцэн жалганд хаяад идэг байхгүй. Энэ өөрөө нэгдүгээр буцаагаад жоохон боловсруулалт хийгүүл таны хэлдгээр сорс зоодоо болно. Эсвэл нөгөө талаараа био ялцсан болдог. Одоо тийм сорс бод зоодоо хийдэг үйлдвэр яага байгуулж болох. Тийм санаачлал гарч байна. Одоо энэ эмэлттэй чинь тэр олон бүр хонь чинь замраа тэр жалгаар дүүрэн 100000 нэг компани очиж аваалаа очиж болдог асаадаг тэгэл нөгөөдгөн дээр нь ялаа шүмүүлэн гэл дүнгнээ сайхан тархалтай тархал бол гайхамшигтай энэ зурхан болсон үед бол хамгийн одоо илчтэй тэжээл байх. Тэгэхээр ер нь бол яагаад ингээд хоггүй салбар гэж байхгүй. Эрүүл мэндийн салбарын хог аяглалын дээр эрсдлийн өндөр түвшинд байна. Эрсдлийн өндөр түвшинд би нэг шууд хэлнэ. Сая 500,000 хүнийг өнөөдөр бүгдийг нэг дор богинуулад бидний түрүүний хэлдэг ямар нэгэн асуудал гарвал хаач хязгаарлах боломжгүй нөхцөлд ганцхан байгууллага хагас татвар боловсруулад 90-нд 20-30 км түгжрэл дунд. Тэгээд замын хөдөлгөөний эрсдэлтэй нөхцөл төр тээвэрлээд явж байгаа халдвартай хаягдлыг. Тэр аваар ослолоод задраад очил тэгээд ер нь хэцүү асуудал бол. Энэ манай зурвалч 2 дахь слайд харуулдаа. За ер нь хог хаягдлын хэдэн хувийн нийслэлд ногддог. За энэ нэг тоо баримт харуулна. Тэгэхээр сая гаруй 1000 тонн хог хаягдж байна гэж жилийн. Энэ бол Улаанбаатар хэмжээтэй. За 2,136 гэж. Улсын хэмжээний 4 сая гаруй тонн. 2,100 гэдэг нь улсын хэмжээтэй. Сая 400,000 бол Улаанбаатар хэмжээ. Энэ 2,136 гэдэг бол улсын хэмжээний. Улсын хэмжээний. Энэ бол том тоо шүү. Том 2 сая бид нар энийг хог гэж хараад байдаг. Ер нь хог гэсэн ойлголт чинь өөрөө зөв юм. Хог гэж байна уу? Энэ дэлхийд энэ ертөнцид ер нь шинээр бий болдог юм гэж ерөөсөө байхгүй шүү. Хог гэдэг бол нэг юм хольж хутгагдаад хоорондоо өөр бүтээгдэхүүн болчдөг те. Цаас модны өвц байлаа гэхэд цаас болж болно. Цаас буцаагаад дахиад мод болж болно те. Мебель болж болно. Ингээд нөгөө бие биендээ шилжээд байгаа болохоос биш яг сонгодог утгаараа хог гэж байхгүй. Зөв тэрийг хэрхэн яаж боловсруулах вэ гэдэг асуудал. Хог гэдэг нь шилжилттэй нэр юм шиг. Зүгээр нөгөө юу н одоо төрөл зүйл нь өөр учраас мэдээ шил хувцар хоёрыг нийлүүлээ шатаач болохгүй, айлуулж болохгүй. Тэгэхээр технологи нь өөр тэгэхээр зөвхөн байгальдаа байна гэхэл за энэ хувцар чинь энэ тор морч одоо хэдэн зуун жил чинь 240 жил, зарим 400 гаруй жилтэй 500 жил. За ер нь бол энэ химийн ямар технологиосоо болов хичнээн гүнзгий одоо технологи хэрэгэлсэн байна. Тэр хэмжээгээр бараг нас одоо шингэх байгаль дуусах насжилт нь усцсан. 1000 жилээр ч одоо байгальтай байгаад болцоод тийм үү. Шилж гисэн технологитой. Тэгэхээр энийг ингээ байгаль таяна гэдэг бол үндсэндээ байгалаа бүр мөсөн сүйдэгч байгаа. Одоо сүүлийн үед чинь энэ гадны телевизүүдээр аимшигтай юм гарч байна. Баригдсан хөх алим дотроос одоо ингээл бүр том хувцар пошиг мошиг
янз бүрийн юм загаснуудаас саль байдаг энэ нөгөө юунууд хуунцар торнууд гарч ийн далай бүхэлдээ ингээд дээгүүр нэг хуунцар юу болчихсон энэ төр байна шүү дээ. Тэгэхээр олон оронд бол ер нь хуунцар бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх гэж байна. Тэгэхээр хэрэглэхгүй байх гэхээсээ илүү энийг хэрхэн яаж цуглуулж одоо зохих технологийн ашиг дахин боловсруулах. Одоо технологи хөгжөөд бас мини манай хүчин чадал таарах хэмжээний юм үйлдвэрүүд нэлээ гарцсан байна шүү дээ. Энэ хуунцруудаар жишээ нь энэ бохрын хотгонуудын таг ч юм уу сандал мандалхан хийх те. За тэр хаягдл дугуйнуудаар гүйлтийн зам хийх энэ төр гэдэг их хайдаахан юм санаачлагууд бас байгаад байдаг. Зүгээр тэрний хүчин чадал технологи нь ямар шиг үед ингэхээс биш. Энэ талаар танай холбоо ямар хөө одоо бодлого зорилт тавьж байна. Ер нь ойр ирээдүйд яа гэж. Биднес энэ 2015 онд Улаанбаатар хотын захиргаатын хамтарч ажиллах гэрээ байгуулад, сан жижиг байгуулад, гэрээ байгуулад тэр нь болохоор энэ цагаан даваан 12 дээр 100 орчим га газар дээр эко парк байгуулъя гэх үйлдвэрлэлийг төвлөрүүлээ. Татан төвлөрүүлж хогны урсгал дээр англи хэлтэй тэнд бол англиар 13 төрлийн түүхийг дараад нийтдээ 28 үйлдвэр байрна. За англиар гарцаагүй үйлдсэн энэ бол эрчим хүчний үйлдвэрлэл нэр болгож хувиргана гэсэн юм. Тэрчмтэй ажил явсан. Яг өнөөдрийн байдлаар нэг ч үйлдвэрийн суур маань тавигдсангүй, бүтээн байгуулалт маань хийгдсэнгүй. Гацалтын байдалтай манай хотын захиргааны одоо нэг юм дэлгүүрээс юм авах гэж байгаа шиг сүулдэ сонин шаардлагатай байдаг. Яг маргааш мөнгө гаргаад хийх гэж байгаа үйлдвэртэй чинь газар ашиглалтын нэрийг чинь байгуул. Өнөөдөр мөнгө гаргаад төлбөрөө төлөөл ингээд тийм ээ. Төлбөрөө төлөх газар ашиглалтын гэрээ гэдэг яг тэр газар маань өөрөө нэг төлбөргүй гэж гадна. Газар ашиглах эрхтэй байж аж би мөнгөө босгоно. Хөнгөрөлтийн шийдвэрүүдийг эндээс гаргана. Банкнд үзүүлнэ тийм үү. Тодорхой санхүүжилттэй болж байна. Гол төлхөөрийг өгөхгүй гэж мөнгөө хариул гэдэг байна. Мөнгөө хариул. Нэг өчигдрөөс бол ихний нэг 10 өдөр үлдэр гэрээ дөнгөж зурагдчихжээ шүү дээ. Өнгөрсөн жил хэсэгчлсэн ерхий жилээр бодлоосон. Тэгээд сүүлдээ энэ юу хариулаад байна гэхээр ер нь энэ нөхдүүдэд энэ хогийг ангилж ялгах, түүхийд болгох, дахин боловсруулах ямар сонирхолтой. Тэр нэг 28 тэрбум төгрөгийг маш хурдан харгаад улсын комисс оруулахгүйгээр кармалхал сонирхол байдаг. Ерөөсөө. Тэгэхээр кармад их олон зуун хүн ажилдаг үстэй. Олон зуун хүн ажиллаж байгаа цэвэрлэгийн үйлчлэл гэх чинь дахиад нэг 20 тэрбум байна. Нэртэй. Дахиад 20 тэрбум байгаа шүү. Тусдаа бас байгаа шүү. Нийтдээ 50 зүйл ангитай 50 тэрбум төгрөг баг. Тэрний 28 тэрбум зөвхөн ачаал бултан зарцуулдаг. Хотын хэмжээнд чинь одоо 400 цагаас цуглуулж өвлөрсөн байдлаар. Гэхдээ ер нь бол эдэн түүх байт юм бэ? 20 түүх байт юм шиг байна. Би нөгөө түүх эднес чинь биднээсээ хамааралгүй л дээ. Тусдаа хоттойгоо дүүртгээ гэрээ хийгээд хог ачаа яваад. 420-од машин байдаг. Тэгээ би одоо хотынд бол яг эндээ бол нөгөө таны асууснаас гажаад явахад энэ түүхтэй холбоотой юм л гээд ядаад хогны цэг рүү ороод гарч байгаа машин ариутгах чаач. Та нар өнөөдөр хот өнөөдөр сая тонн нүрс яриад байгаа байхгүй агарын бохирдол. Сая 500 мянган тонн хогоо ярихгүй байна. Сая 500 мянган тонноос үүдэж байгаа агаар орчны бохирдлыг ярихгүй байна. Сая 500 мянган хүний хайсан нус шилс цүртэй бүх төрлийн хаягдлыг нэг дөр төвлөрүүлж нийлүүлээ. Дээгүүр нь машинаар ингэж эргэлдэж хагаад том тэрэг бөөрөндөө нагаад Улаанбаатар хот руу ороод ирж байна. Түүхийн машин бүх айлангаадаа зогсдог. Бүх байгууллагууд нь зогсдог. Энэ халдвар тархалтыг хамгийн өндөр хэмжээр тарааж байгаа субъект байхгүй. Тийм учраас ядаад тэр төвлөрсөн орон сууцны орц руу тулгаад тавьчихсан. Тэгээ шүү дээ. Хашаа болгоны үүдэнд очино. Орон сууц болгоныг андаа очино. Төргнөөс илүү их мэдлэлтэй шүү дээ. Тэгээд тэр машинаа ядаад ариутгаа гаргаж байгаа. Тийм санаачлаг байдаг. Энэ манай эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн яам нь юу байж дээ. Тэр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэдэг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах судалгаа экстра газар нь юу байж дээ. Ягаа шаардлагатай тавьдаг. Нэг төрлийн бус байгуулвал та нар машинаа ядаад ариутгахчлаа гэдэг гуугаад байдаг. Дийлдэг.
ийм сонирхолтой сэдвүүд байгаа юм. А ер нь бол яг зүгээр мууч гэсэн их бага хэмжээр бид явна. Үйлдвэрүүдэд байгуулна хий. Энэ бол цаг хугацааны асуудал болох гэдэг гэсэн үг. А үнэхээр биднээс бол нэг их хүндрэлтэй юм болохоор нөгөө жидүүгийн зээлмэл нь олддгоо, банкны зээл олддгоо. Яагаад тэгэхээр манай салбар дээр одоо том зургаар ингээ 20 мянган хол олждаг. 20 мянган. Үүний 3 мянган нь болохоор яг одоо биднээс нүдэн дээр шуудаа өрцсөн орон гэргүүн хүмүүс харагдаад байна. Одоо орон гэргүүн нөө зөвлөж байгаа ус. Тараншаа мараншаа энэ бол 3 мянган шүү дээ. Гэхдээ томтой. Цаана дахиад 17 мянган хэн бэ гэхээр орсны жижүүрүүд, байгууллагын жижүүрүүд, хөгшөд, хүүхдүүд. Биднээсийн 200 за нийтдээ 200 орчим цэг байгаа. Одоо яг Улаанбаатар 158 цэг манай дээр албаччаад. 2 дэх түүхийдэг авдаг цэг дээр авчиж юм тушааж өдөр болгон нэгээс 2 удаа мөнгө олдог. За энэ 200 цэгийг юм тойроод 23 сархыг бөөний цэг байдаг. Нүсүн төрөлжүүлээд тойроод аваа явчихдаг. За бөөний цэгийн юм яадаг гэхээр өөрийнхөө талбай дээр авчиад ангилжгаад үйлдвэрлэх хэмжээний объемтай болохоор үйлдвэрлэлөө өгдөг, экспортлогч руу өгдөг. Ийм бүтэн сүлжээ ажиллаж байгаа. Төрөөс нэг төрөг аваагүй. Финиш зохицуулдаг. А дээр нь дарамттай шахалттай ажиллаж байгаа. Та дөрөв ингээд нэг орчны бохирлын тухай ярьлаа. Нэг лам хүнд гэж хэллээ. Бид нар ер нь ийм хогийн бузар болоод байгаа гэж. Яа тэгэхээр хэзээш Монгол айл салхин дээрээ баруун хойд талдаа хогоо асгадаг гинэ. Одоо манайх чи хамгийн гол цэг чинь Улаанчулуутын хогийн цэг шүү дээ. Наран гэж. Улаанчулуутын хаагч. Тэгээ нарангийн ингээд тэгээ Улаанчулуутын хог шүү дээ. За тэгээд яхаа урагшлаад морин давааных байна. Энэ хойд талд нь бас ганц удаг их байна. Дарихтэй. Тэгээ ингээ харахаар бол ерөнхийдөө ингээ нэг тийм шатаас хогийн дотор бүслэгдсэн байгаа юм шүү. Гэхдээ сайхан май тавиад нөгөөдгөө сангийн бофер гэж байлгаа. Тэгээд тийш ариусгах тухай асуудал байхгүй. Хог шатааж ариусна гэж байх уу? За энэ сүлтгий мөрнөд тийг явчихдаг. Ер нь бол яг зүгээр ингээд энэ шатндаа бид нэр их бодлоготой. Хоёулаа бохирдын тухай ярьсан. Найруулагч маань дээр аюултай хог хаягдлын юу харуулдаг байгаа. Бас нэг юм зураг бэлдсэн байна. Тэгэхээр за энэ ахын одоо ялангуяа энэ техникийн шатах тослох материалын савнууд тийм. За химийн бүтээгдэхүүнүүдийн сав, будаг цавууны сав. За дээрээс нь дээр ахын батарей одоо телевизийн удирдлага тийм. Янз бүрийн юм байна шүү дээ. Гарч идэнгийн батарей. Энэ бүгд бол одоо маш их аюултай хор гэж дэлхийд даяар үзэгддэг тийм. Олон зуун жилээр устж үгүй болохгүй. Дээрээс нь цацраг итгэх үстэй. Нөгөө радиац гэл химийн хормор гэж яриад байна шүү. Энэ чинь маш их урхахтай. Тэгэхээр энэ чиглэлээр бас нэг журам батлагдсан баг тийм. Байгууллагчны сайдын батлагдсан. Тэгээ энэ хэр мөрдөгдөж байна. Одоо энийг ингээд яг тусгайлан танай тэр цэгүүдээр жишээ нь хэрэглэсэн батарейнуудын хогийг ингээд авна ч гэдэг юм уу. Эсвэл автотехникийн зах дээр за прусийн тэр юг нөгөө цахилгаан үсгүүрийн хэсгийг энд тодтолж авна ч гэдэг юм уу. Ийм цэгүүд байна уу? Жишээ нь прус гэхэд бол Япон болоод ер нь хөгжингөө орнууд энэ нөгөө хибрид машинууд биш. Эдгээр чинь маш их одоо ховор минералууд хэрэглэдэг. Бүгд өндөр радиацтай. Засраг итгэх байдагтай. Тэгэхээр энийг ингээд задлаад энд ингээ хаях нь бол цаашид бүр ургийн бүтцэд одоо нялх ураг биш. Ургийн одоо хөгжил төгтөл нөлөөлдөг гэсэн нэг ийм судалгаа байт. Тэгэхээр энэ дээр бид нар ер нь танай холбооч гэсэн санаачлага гаргаж нэг зөвлөлдөг нэг салхин доороо байд юм уу тусгай газар ингэж бетондсон барьсан те ийм газар хадгалдаг хамгаалдаг тэгээ дараа нөгөө технологи хөгжөөд задалдаг цаг үеэ хүртэл одоо болдго юм уу яа тий. Ингээд нэг тийм битүүмжлэх маягаар байхгүй бол байгальдаа задгаа байгаад байна гэдэг үл ер нь маш хортой л ингэж юм. Ер нь бол яг энэ аюултай хаягдлын чиглэлээр би зүгээр холбоо гэхгүй Монгол улсын иргэн нийслэлийн иргэний хувьд байгаль орчны яам хотын цагааг бол шүүхдэг бүрийг ирэх нь сан үсчээд байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ аюултай хаягдлын асуудлыг яах ёстой
шийдвэрлэх ёстой үүрэг бүхий төрийн байгууллага. Энэ хувийн хвшлийн үүрэг биш юм байна. Тэгээ энэ ажлыг хийх өнөөдөр хүртэл явлаа. Альч засаг альч нам байсан хамаахгүй орхигд болсон. Одоо энэ 3 том төвлөрсөн хогийн цэг нийтдээ хэдэн сая хог байна тийм үү? Хамгийн багадаа 50 сая тонн ч юм уу 20-30 сая тонн хогнууд байж. Энэ бүгдээрээ аюултай болчихсон. Энэ аягтай ус руу нэг тусал хор гэхэд аяг хор болно. Аюултай болно да. Тэгвэл манай энэ хогийн цэг дээр тэр таны хэлээд байгаа батарей, аккумулятор, химийн бодис, дээр нь биологийн хаягдлууд, үйлдвэрийн хаягдлууд бүгдийг навж хойлоо тавьчихсан. Тэр нь одоо том цөмийн бомб. Түрүүн таас чухал улаанчуулуудын хогийн цэг бол хаасан. Хаагаад хажууд нь нарангийнхаа нээсэн. Улаанчуулуудын тэр чигээрээ тэгээ бөмбөг шиг юм байж байгаа. Хамгийн аюултай тэрний доотолд ландфилийн нөхцөлийн дагуу нурмын дагуу гэдэг нөгөө хөрс хамгаалт хийгээгүй. Дээшээ агаржуултаа тавьсан ба. Тэндээс маш их хэмжээний хөлөмжийн хортой хий гараад нөгөө бидний дээрээс ингээ ороод ирчихэ. Доошоогоо тэр органик болон биологийн болон хими нийтлүүдийн урлаар маш өндөр урлууд явагдаж байгаа. Тэр мэн доош хөрсний ус руу нэвчнэ. Хөрсний усаараа дамжаад өндөрлөг дээр хөрсний гадаргуу дамжаад энэ доор орж ирж байгаа. Тэгээд дахиад доошлохоор гүннийхээ ус руу бид хориолоод бөмбөг бэлтгэсэн усуд байхгүй. За хийгдэж байгаа ажил гэхээр одоо нэг хууль гарсан хуулийн дагуу нэг журмууд гараалаа. Тэгээд журмыг бол гаргаж болж байна. Тэгэл бахан хаасан хор гэсэн шаардлага. Олон улсын том конвенцүүд биш үү? Энд болвол нийлүүлж илээд байна. Стокгольмын конвенц, Базелийн конвенц гэдэг биш үү? Энэ конвенцуудад нийцүүлсэн байвал бид нар бас тодорхой стандарт мөрдөх ёстой болж байна. Үүрэг хүлээн тэ. Үүргээ хүлээж болж байна. Хэн цуглуулах вэ? Хэрэгжүүлдэг хүн байна. Механизм байна. Энэ зүгээр нэг хариуцлага тооцдог, эргэж хямдаг механизм байхгүй даа ингэж байгаа. Түүнээс биш хотод одоо яг энэ хогон зарцуулсан мөнгийг зарах юм бол тооцох юм бол олон зуун тэрбум төгрөг болох байх. Энэ 20 жил ч гэдэг юм. Энийг харин үр ашигтай зөв менежмент хийж чадсан уу, бодлого боловсруулж чадсан уу гэхээр асуудал болоод байна тийм. Одоо жишээ нь тодорхой технологитой боллоо цуглуулад хадгалж байгаа таны холбоо юм хийж байгаа гэж асуудаг шүү дээ. Өнөөдөр буян хийдэг гандан тийм хийдүүд тийм юмд оролцохгүй шүү дээ. Ер нь шударгаар хэлгээд. Нөгөө санхүүгийн механизм гэдэг юм байхгүй болохоор хэн тэрийг цуглуулах вэ? Хаана авчтай байх вэ? Хаана хадгалах вэ? Гэрийнхээ бүрийг бетондоо дээр нь астах модон дэвсгэр тавьж шал тавьж чадахгүй байгаа иргэд өнөөдөр өндөр зориултын хамгаалалттай бетон тийм байр байсанд бэлдээд бид хаана хадгалах вэ? Нагаар ус чигнээс хамгаалагдсан байна. Гисэн хэдий ч бас тодорхой юм явж байна. Манай холбоо нэг экологийн боловсрал гэдэг жижигэн төсөл хэрэгжүүлсэн түүнийхээ хүрээнд цэнгийн хөрсний нөөцийн төвтэй хамтраад энэ нэг 2 сар жилдээ явж байгаа. Сургуулиуд дээр байгаль орчны явж байгаа дэмжлэг үзүүлээд хаягдл батарейны сав байршуулсан. Хүүхдүүд бол ингээд батарей авчираад өгч эцэгүүд бол аюултай хаягдлыг хүүхдээр зөөлөглөө гэж байна. Батарей минь өөрөө батарей хэлбэрээр л аюултай биш. Задлаад урал аюултай. Тэгээд тэр батарейнуудыг цуглуулж эхэллээ. За компани нийгмийн хариуцлагын хүрээнд MSM Mercedes-Benz техник оруулж ирдэг. Дээр нь химийн бодис импортлдог энэ компани 2 ширхэг 20 тонны контейнерыг дотор нь химийн орны савар дүүргээд өгчлээ. Саар мөжүүлээд. Тэнд одоо ихний цуглуултыг хийж хадгалалт хийх гэж хийж эхэлж байна. Экспорт гэдэг юм уу яа. Одоо экспортлохоор нөгөө хэл гайлаар гарах. Нөгөө журам хэл гайл аль ч орон нэвтрүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр бид за баярлалаа. Юм сайхан захирлаа. Манай нэвтрүүлгийн өндөрлөгт өгч байна. Тэгээд танайх бол үнэхээр Монголд одоо энэ хөгжилд бол маш их нөлөөтэй. Хөгжил өөрөө зөв байх, хөгжил өөрөө эко байх, байгальдаа ээлтэй байх, хүндээ ээлтэй байх, цэвэр байх гэдэгт бол хамгийн одоо үүрэг оролттой юм холбоо гэж. Яг хүмүүс үзэхдээ бол яг хог могтой бизнес хийдэг гэж ингэж ойлгодог хүмүүс байж магадгүй. Тэр улсууд бол гэгэрх болоогүй байл гэж үзэхээс аргагүй байхгүй. Тэгээ би танд энэ одоо энэ үйлдвэрлэлийн үндсний хэлхээний санхүү гэдэг
өөрийнхөө гаргасан энэ номыг одоо бэлгэлье. Тэгээд манай одоо нэвтрүүлгийн брэнд болсон хөгжлийн хүрд энэний дагуу одоо хүрдээ сайн эргүүлвэл одоо хөгжил ойрхон байна гэдэг ийм үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хоёлаа өндөрлөе. Цаашид энэ асуудал руу бид нар эргэн орох болно. Ямар ч байсан хог өөрөө хог хэрэглэгчтэй болж иж хогны салбар өгчих юм байна л гэж одоо ойлгож ажиллах нь зөв бахаа гэж бодож байна. Ингээд таны манай энэ хөгжлийн хүрдэг ингээ хэрэглэвэл биднээсийн ах амьдралын улиралтай холбоотойгоор хүрд хэрэгж байгаа. Хүрд хөдлөх хүрд хог гарч байгаа. Гэхдээ бид энийг хог биш баялаг гэж харах хэрэгтэй бол. Тэгэхээр нөгөө бүтэн тойрсон дээр дахиад хоёрдогч түүх хийдэг үү те. Доор нэг сар хог оруулсан. За баярлалаа үзэгчтэй. Дараагийн 5 гарагт дахин уулзцгаая. Баярлалаа. За